Таиландын үндэсний спорт Muay Thai боксийн ханс тулаан манай улсад анх удаага явагдах гэж байна. Энэ сарын 17-нд Мишель Экспотод явагдах Muay Thai боксийн ханс тулаанд манай улсын шилдэг 22 тамирчин нудраг зориуллаа. Өнөөдөр тэмцээний талаар Монголын кикбокс тулааны спортын холбоо хэвлэлийн байгууллага хийж сэтгүүлчний сонирхсан асуултанд хариуллаа. Азийн тулааны спортын гол төлөөлөл болсон Таиландын Muay Thai боксыг эх орондоо хөгжүүлэх зорилгоор Монголын кикбокс тулааны спортын холбооноос зохион байгуулж байгаа. Muay Thai боксийн ханс тулаанд манай улсын шилдэг 22 тамирчин нудраг зориулах юм байна. Энэ сарын 17-нд явагдах Muay Thai боксийн ханс тулаанд оролцох тамирчдын хувьд Таиланд улсад 6 сарын бэлтгэл хийж мэргэжлийн Muay Thai боксийн хэд хэдэн тулаанд оролцож байсан шилдэг тамирчтай. Тиймээс энэ удаагийн Muay Thai боксийн ханс тулаан манай улсад анх удаа явагдаж байгаа мэргэжлийн тулаан болж байгаагаараа онцлогтой. За тэгэхээр манайх бол яг кикбокс олон спортын холбоо, кикбоксийн олон улсын спортын холбоо болон Muay Thai олон улсын спортын холбоотой хамтарч ажилладаг. Тэгэхээр Азийн Muay Thai холбооны дөрвөн заасан байдаг. Тамирчдын шансаг хэрхэн тодорхойлох вэ? Халд тоолооныг ямар журам дүрмийн дагуу зохио явуулах вэ? Тэгэхээр энэ дүрмийн дагуу манайхын үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ тамирчдын шансаа гарах, энэ тамирчдын ижил төстэй гарахд бол маш энгийн хичээлсэн он, тулааны туршлага, нас зэргийг л харгалзаж болж хэсэг гаргадаг. Тэгээ энэ л одоо дүрмийн дагуу журмаар энэ одоо тамирчдыг халз тулаанд одоо тулдуулахад бэлэн болгох зохион байгуулсан байна. Анх удаага явагдаж байгаа Muay Thai боксийн ханс тулаанд кикбоксийн 6, Muay Thai боксийн 5 нийт 11 тулаан явагдана. За тэмцээний шүүгчээр Muay Thai боксийн шүүгчийн сургалтанд хамрагдсан шилэгдмэл шүүгчид шүүн явуулна. Монголын кикбокс тулааны спортын холбоо энэхүү тулааны дараа баг тамирчдаа олон улсын чанартай хэд хэдэн томоохон тэмцээн уралдаанд оролцуулахаар бэлтэж байна. Тухайлбал энэ 10 дугаар сард Вьетнам улсад явагдах Азийн танхимын спортын 3 дугаар наадам Орос улбаны улсын Якутад болох Азийн аврагын төлөөх ханс тулаан зэрэг шилдэг тулаануудад манай улсын тулаанчид Азийн шилдэгүүтэй нудраг зориулах юм байна. Ирэх 11-р сард явагдах кикбоксийн Азийн аврагын төлөөх ханс тулаанд Мишель Экспотовын шин залуу шилдэг тамирчин Төрөв Баяр Орос улбаны улсын Азийн авраг тамирчинтай нудраг зориулах юм байна. За манай тамирчин Төрөв Баяр хэрв Азийн аврагын төлөөх тулаанд ялалт байгуулах юм бол аврах цолоо хамгаалах тулаанаа их орондоо хийх боломжтой болно. За энэ дээр бас энэ Якут болох Азийн авраг цолны төлөв хөрсөлдөөний дараа нэлийн зүйл яригдах байх. Юугээр хэрвээ манай тамирч ялах юм бол авраг цолоо хамгаалт тоглолтыг их орондоо хийх эрхтэй болох. Хэрвээ ялагдах юм бол бас авраг цолоо дараа нь одоо горилж нэгж бас тухайн аврагын одоо хотод тоглох ийм л одоо журамтай байгаа. Тэгэхээр энэ л журмын дагуу болно. За хэрвээ одоо Төрөв Баяр маань 11 сарын 22-нд одоо Оросын холбооны улсын хүчтэй тамирчин ялах юм бол за манайх 2010 онд Азийн авраг цолны төлөөх тулааныг эх орондоо зохиох эрх ав. Гар хөл өвдөг тохоо орж болдог Muay Thai боксоор манай тамирчин Азийн олимпийн зөвлөлөөс зохион байгуулсан Азийн тулааны спортын анх тур наадмаас мөнгөн медаль хүртэж байсан. Тэмээцийн спорт манай улсад хөгжих бүрэн болцоо байгааг Muay Thai боксийн ханс тулаанаар харуулахыг зоржээ. Болорсох Батуулнаар мэдээллээ.